Дараагийн бичлэгтээ давтан орвол өнөөдөр эмэгтэйлэг зөөлөн байхын тулд болох хэрэгтэй зүйлийн тухай хуваалцъя. Юуны төрөнд тайван тогтун эмэгтэйлэг байна гэхээр яг та нарт ямар зүйл бодогдож байна вэ? Ер нь юу гэж ойлгодог вэ? Тайван тогтун зөөлөн дулаан эмэгтэйлэг байх гэдэг нь сул дорой байх гэсэн үг ерөөсөө биш юм билий гэдгийг ойлгосон. Мөн бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөхийг ч юм уу өөрийгөө золиослохыг ерөөсөө хэлэхгүй юм байна гэдгийг бас ойлгосон. За тэгвэл яг юуг хэлэх юм бэ гэхээр өөрийнхөө мэдрэмжийг маш гоё тайван хүндэтгэлтэйгээр бусдад илэрхийлж чаддаг. Өөртөөгөө хамгийн гол нь нэг баг болж өвтэй байж чаддаг тий. Таалагдахгүй зүйлдээ үгүй гэж хэлж чаддаг тийм зоригтой байхыг ер нь бол хэлдэг юм байна гэж ингэж ойлгосон байхгүй юу. Ийм байж чадсанараа амьдрал дээр бас ямар өөрчлөлтүүд гарах юм бэ гэд тэгэхээр нэгдүгürt нь болохоор өөрийн сэтгэл санаа, ааш зан юу гэдгийг те сэтгэл хөдлөлөө бүгдийг нь маш гоё удирдах чаддаг. Тийм учраас илүү тогтвортой тайван байж ирдэг гэсэн үг. За хоёрт нь болохоор өөрийгөө илүү сонсож ойлгож сурсан байдаг. Бусдын анхаарал, үг, хариу үйлдэлээс илүү өөрийн хэрэгцээ мэдрэмжээ анзаардаг болдог гэсэн үг юм уу. Гуравт нь болохоор хэл язгаараа тайван тогтоож чаддаг. Яагаад тэгэхээр зөөлөн тайван байна гэдэг нь ерөөсөө бүх зүйлийг үг дуугүй ингээд зөвшөөрнө гэсэн үг биш юм билээ. Тийм учраас өөрийгөө дарах, өөрчлөх, золиослох тийм зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэрэнд үгүй гэж хэлж чаддаг. Би ийм хүн гэдгээ ойлгуулж чаддаг гэсэн үг. Ингээд хэл язгаартай хүн болж байгаа. Дөрөвт нь болохоор өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж дотроосоо цаанаасаа ингээд бий болж идэг. Хин нэгний анхаарал үнэлэмжээс илүү өөрийнхөө юу мэддэг, юу мэддэггүй те юу чаддаг чаддгүйгээ маш сайн ойлгоцсон. Тэр бүгдийгээ үннээр нь яг ингээ өөртөө хүлээн зөвшөөрч чаддаг болдог гэсэн үг юм бэл. Тэгээ одоо үед ер нь л сэтгэл зүйн тал дээр өөрийгөө л хүн өөрөө хамгаалахгүй бол хэцүү байгаад байгаа шүү дээ. Яг амьдралд тэр гарч ирж байгаа давчдмаар, санснаар болохгүй байгаа, бухимдмаар тий. За тэгэл ер нь төрөл бүрийн янз бүрийн тулгарч байгаа тэр зүйлүүд дээр өөрийгөө маш гоёор ингээд авч гарахын тулд энэ тайван амгалан эмэгтэйлэг байх гэдэг зүйл хэрэгтэй болж таарад байгаа байхгүй юу. Тэгээд тийм тайван амгалан эмэгтэйлэг энерги илүү хөгжүүлсэн байхаар ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө тэр бүгдтэй ингээд тэрсэлдүүлээд улам ингэж ядрааж стресстүүлэхгүйгээр тайван эмэгтэйлэг зөөлөн байдлаар ингээд аваад гарчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэрэнд бол ингээд өсөөсөөгөө бид бүхэн суралцахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр энэ өөрийнхөө төлөө өөрийнхөө аз жаргалтай сайхан амьдралын төлөө ер нь бол суралцаж ингэж өөрийгөө хамгаалах хэрэгтэй ийм цаг үе болсон байгаа байхгүй юу. За тэгвэл ямар зүйлүүдийг амьдралдаа хийхээ болсноор тайван зөөлөн тийм эмэгтэйлэг байх боломжтой юм бэ гэд ингээд үзэхээр 5 зүйлийг хэлсэн байгаа. За тэгээд нэгдүгээрт нь болохоор аливаа зүйлээс асуудлыг нь олж харахаа болох гэж байгаа. Асуудлыг хайж ингэж ургуулж бодож өөрийгөө стресстүүлж ядрахаа болох гэдэг бол хамгийн түрүүнд өөрөөсөө ингээд авч хаях зүйлийн нэг гэж байгаа байхгүй юу. Асуудал хайж шийдвэрлэх гэж ингэж хичээх нь ерөөсөө хүний эрхтэйлэг энергийг илүү давмгаалуулж идэг учраас ямар нэг зүйлийг хараад амьдрал дээр байгаа эргэн тойрныхоо зүйлүүдээс бодоод дүгнээд шүүмжлээд байхгүйгээр ер нь бол тэгдэг штэ эмэгтэй хүмүүс энийг ингэчих юмсан тэрийг тэгчих юмсан энийг ингэчихгүй л болохгүй байна гээл хүмүүсийг ингээл өөрчлөх гэж үзээд идэх гэсэн тэндээс асуудал хайгаад тэр зүйлийг шийдвэрлэх гэж хичээгээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас автоматар толгой дотроо асуудал хайж идэг. Тэрийгээ ингээд шүүмжилж бодож идэг. Улмаар цаашлаад тэрийгээ шийдэх гэж ингэж хичээгээд идэг гэх юм уу. Өөрөөсөө ч тэр бусдаас ч тэр тэгж асуудал хайж харахаа болох гэдэг бол ерөөсөө өөрийгөө амар амгалан болгож байгаа хамгийн номер 1 зүйл гэж ингэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр хүн илүү ингээд амар болчдөг. Дээрэс нь тэр шийдвэрлэх асуудлыг хаах гэдэг маань эрхтэйлэг энергийн хийх зүйл учраас эмэгтэй хүмүүс яах нь тийм зүйлд анхаарал хандуулахгүй байх нь зөвөө гэж ингэж үздэг юм байна л да. Тэгээд мэдээж ажил болоод чухал яг шийдвэрлэх ёстой зүйл дээр бол яг тэр цаг үед зөвхөн тэр чадвараа ашигладаг байх хэрэгтэй гэж ингэж бичсэн байгаа юм. Нөгөө эрхтэйлэг энерги илүү их ингээд ажилуулад байна гэсэн үг учраас эмэгтэйлэг энергийг ажилуулахын тулд энэ бүх юмаа жоохон дарж өгөх хэрэгтэй гэсэн үг юм билээ л дээ. Тэгээ энийг ойлгож өөртөө хэрэгжүүлж ирснээр бол маш гоё
тайван амар мэдрэмжийг бас өөртөө ингээд аваад байгаа. Хоёрдугаарт нь болохоор эргэн тойрныхоо хүмүүсийн үнэлгээ, магтаал, сайшаал юу гэдгийг те харьцуулалт гэдэг ерөөсөө бусдтай ямар нэгэн харилцаа холбоотой болж байгаа зүйлүүдийг анхаарахаа болох гэсэн үг. Хүн чинь тэгээд өссөн үсээгүй харьцуулдаг тий хүний магтаал шүүмжлэлт яалтчгүй ингээд анхаарчдаг цаанаасаа юм шүү дээ тий хүний ухамсарт тэр нэг өрсөлдөх гэдэг процесс автоматар идэвхжиж идэг юм байна л да. Энэ бас л өрсөлдөх гэдэг зүйл чинь эрэгтэйлэг энерги давмгаалж идэг учраас ерөөсөө эмэгтэйлэг энергийг бас л дараад идэг гэсэн үг байхгүй юу? Эмэгтэйлэг энерги чинь болохоор өрсөлдөх биш. Юмыг ингээд урамшуулах, дэмжих, туслах, хайрлах, ойлгох гэдэг дээр улам ингээд сайжирч байдаг учраас өдөр тутмын амьдралынхаа тэр гой сайхныг таашааж тий хажууд байгаа хүмүүстэй гой сайхныг нь хилж ингэж урам өгж за тэгээд амьдрал дээр байгаа зүйлүүдийнхаа одоо гой сайхан тэр үзэсгэлэнтээс зүйлд сэтгэлээ хандуулж чадах юм бол баг багаар өрсөлдөх за харьцуулах гэсэн янз бүрийн мэдрэмжүүд алга болоод бусдыг дэмжих урамшуулах гэсэн эмэгтэйлэг энергийн мэдрэмжүүд илүү их хөгжнөө гэж үзээд байгаа юм л да. Үзэсгэлэнтэй гээд гой сайхан гэхээр заавал одоо тий тансаг мөнгөтөл хүний хийдэг зүйл гэж юусоо харах хэрэггүй. Өөрийнхөө амьдралд байгаа жижиг гэлтгүй янз бүрийн зүйлийг зүгээр л гой үзэсгэлэнтэй гоё байна, сайхан байна гэж харж мэдэрдэг болох гэсэн үг байгаа даа юм л да. Энэ чадвар бол бас хүний дотоод тэр гоё мэдрэмжүүдийг улам их бас хөгжүүлж идэг гэж бодож байна. Миний нэг дуртай үг байдаг. Ваташи no shikai no naka de daijoubu гэд хэлдэг байхгүй Японоор одоо би өөрийнхөө ертөнц дотроо л гоё гэдэг юм бодолтой. Энэ бол бас их гоё байхгүй яа тэгэхээр өөрийнхөө ертөнц дотор л сайн муу сайхан муухай юу гэдгийг те жаргалтай зовлонтой бүхэл зүйлээ ингээд яг өөрийнхөө ертөнцөд шийдэд ингээд явцдаг бусд руу хайлдаггүй ч гэдэг юм уу те тийм л байвал хүн ер нь бас илүү ингээд өөртөө амар амгалан авахд ойртдаг юм шиг санагдаад байгаа. Тэгээ хүн чинь ухамсартайгаар те би энэ хүнтэй өрсөлдөе харьцуулъя гэж юусоо боддгоо шүү дээ. Ухамсаргүйгээр л өөрт ингээд суудаг зүйл байдаг учраас эсвэргээрээ бид нар тэрийг ухамсартайгаар болж чадна гэсэн үг байхгүй юу? Гурав дахь нь болохоор мэдээ үзэх. Одоо нөгөө сошиал ялангуяа Facebook гүйлэх гэдэг зүйлийг ер нь бол болох хэрэгтэй гэж. Энэ бас би өөртөө угаасаа хэрэгжүүлсэн зүйл. Сонирхолтой те хэрэг болох янз бүрийн мэдээллийг бол авч болно л доо мэдээж те Facebook-ээс мэдээнээс гэхдээ ихэнхдээ сөрөг байдаг учраас хүний сэтгэл санаанд чимээгүй ингээд нөлөөлж байдаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Тийм болохоор би ерөөсөө Facebook-ийг бол ингээд бараг ордоггүй. Миний одоо утсан дээр байдаггүй. Ихэнхдээ ингээд устгацсан байдаг байхгүй юу. Тэгээд зайлшгүй шаардлагатай ингээд орхоос өөр аргагүй үедээ буцааж татаж ингэж орчоод тэгээ буцаага устгачдаг. Тарих гэдэг чинь бас нөгөө нэг залхуу шүү дээ. Тийм болохоор тархины тэр нөгөө залхуу занг бас ашиглаад байгаа юм л да. Дахин ингээд татаж орох гэдэг чинь жоохон төвөгтэй учраас нөгөө тарих чинь аянда орё гэж ингэж боддоггүй байхгүй юу. Тэгэхээр амар байдаг. Ингээд нэг орохороо ингээд байлгаад ах юм бол ингээл маш амархан шууд ингээл дарж ороод идэг. Тэнгүүд ингээл гүйлгээл ахаар тарих бүр дасцсан байнга орох гээд байдаг байхгүй юу. Өглөөс ирээд баг хамгийн түрүүнд Facebook орох гэж байгаа жишээний тий. Тэнгүүд нөө одоо өстө болохоо илж штэ гээд ингээд бас устгацсан байгаа. Тэгээд цагаа их үрээд байдаг юм шиг бас надад санагдаад идэг Facebook орохоор ялангуяа мэдээ бол үздэг хүмүүс яг сүүлийн үед ховор ах л та. Гэхдээ мэдээч гэсэн бас ер нь үздэггүй жоохон сөрөг санагдаад идгийн тэр чинь бас бизнес явж байгаа учраас тийм мэдээгээр дамжуулж янз бүр юм ярьдаг. Хамгийн их одоо ашиглая гэж бодож байгаа нь Instagram байдаг. Instagram-аа бол ер нь хөгжүүлж хэмсэн гэсэн нэг бас нэг бодол байгаад идэг байхгүй. Тэгээд Instagram-аараа бол янз бүрийн хүмүүсийн гоё стори үзэх дуртай гоё санагдаад идгийн. Тэгээд огт бас үзэхгүй хэрэглэхгүй байх гэхээр чинь бас сонирн байдаг учраас ингэж одоо хязгаарладаг гэх юм уу өөрөө бас их стори хийдэг. Нэрээ та нар хүсэх юм бол миний Instagram-ыг ороод дагаарэ гэж бас хэлье. За тэгээд дөрөвт нь болохоор хатуу дэглэм, хатуу тийм төлөвлөгөөг ер нь болох хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэгээд энийг бас би өөртөө ер нь болсон. Их төлөвлөдөг одоо тэрнийхээ дагуу байх гэж ингэж өөрийгөө их ядраадаг байснаа бас ойлгосон байхгүй. Тэгээд өдөр цаг минутаар ингэж юм төлөвлөх юм бол яг мэдээж тэрийгээ дагаад амжилттай байх магадлал бас маш өндөр байх л да. Гэхдээ төлөвлөөд ингэж хийж чадахгүй байхаар нөгөө талаараа бас их сэтгэл дундуур болоод идэг штэ хүн чинь ер нь тий нэгэж тэгсэнгүү тэрийгэж тэгсэнгүү гэд ингээ бас бодоод идэг. Яг уу хийсэн ч яг уу хийгээвч яг уу гэсэн бодлоор ингээд тэрийг бас орхиж болох ч гэсэн ер нь бол ингээд хатуу дэглэм төлөвлөгөө
хүнийг маш их ядраадаг, бас тэр уур бухимдлыг бас хүнд маш их төрүүлээд идэг юм шиг байгаа юм л да. Ялангуяа нөгөө эмэгтэй хүн яг л өдөр бүр адилхан ингээд цаг минутаар юмаа төлөвлөждөг. Тэгтэл нэг сарын турш бидний чинь нөгөө гормоны эргэлт өөрчлөлт гэдэг зүйл ингээд маш их явагдаж идэг учраас өөрөөсөө гаргаж чадах тэр нөгөө эрч хүч энерги гэдэг маань янз бүр байгаад идэг шүү дээ. За тэгэхээр яг өдөр бүр адилхан төлөвлөгөө гаргачаар тэрийгэ гүйцэд ингэж хийж чадхаа болчиход идэг. Тиймээс одоо өөрийнхөө хамгийн сайн эрч хүчтэй энергитэй ингэж ажиллаж чаддаг яг тэр үедээ хийх юмаа хийгээд жоохон нэг юу ч хиймээргүй санагддаг тийм үед болохоор өөртөө гоё цаг гаргаж өгөөд ч юм уу. Ингээд явбал их өөр гоё мэдрэмж авдгийн билээ. Эрэгтэй хүн ч болохоор шал өөр штэ тий. Нэг өдрийн яг тэр нөгөө тогтмол тэр гормоны нэгжээр ингэж эргэлж идэг учраас илүү ингээд өдөр бүр яг адилхан тогтвортой байх боломжтой. Тийм учраас одоо эмэгтэй хүмүүст бол хатуу дэглэм гэхээсээ илүү тийм уян зөөлөн өөртөө таарсан төлөвлөгөөг илүү хэрэгжүүлж гаргуул бас зүгээр санагдсан. Тэгээ гол нь ийм хатуу төлөвлөгөө дэглэм чинь өөрийгөө ядраагаад тэгээд цаашлаад эрүүл мэндэ ч гэсэн хохироод байх магадaltaй. Зан ааш бас маш бухимдалтай, уцаартай ингээд болох магадaltaй учраас өөртөө таарсан тэр зөөлөн дэглэм төлөвлөгөөгөөр ингээд урагшлах юм бол илүү одоо нөгөө тайван хилээд байгаа эмэгтэйлэг доктортой сэтгэл зүгээ бий болох байхгүй юу. Тавд нь болохоор өөрөөсөө байнга үйлс хийхээ болох гэж байгаа. Энэ болохоор бас л эмэгтэй хүний хийх зүйл биш гэж байгаа байхгүй юу. Санаачлагтай байхаа болох. Сонин сонсогдож иж магадгүй зарим хүмүүст. Гэхдээ энэ бас бидний эмэгтэйлэг энергийг маш их дарж идэг зүйл байдаг гинэ. Эрэгтэйлэг энерги бол илүү тийм үйлдэл хийдэг те санаачлагтай байдаг байхад эмэгтэйлэг энерги болохоор тэрийг ингээ хүлээж авдаг тал. Ер нь бол эмэгтэйлэг энерги дандаа хүлээж авдаг талын энерги байгаа шүү дээ. Тэгтэл өөрөөсөө ингээ үйлдэл хийгээд санаачлаг гаргаад ингээд ахаар нөгөө эрэгтэйлэг энерги илүү хөгжүүлээд эмэгтэйлэг энерги дарж байдаг гэж байгаа. Тэгэхээр энийг болж чадсанараа тайван амгалан байдлыг бас өөртөө илүү олж авахд тусалдаг юм байна л да. Энэ нь гэхдээ бас нэг одоо эргэн тойрны хүмүүстэй хүүтэн хүндий болоод юу ч хийхгүй гэсэн үг бол биш дээ тий. Хит их үйлдэл хийдэг, хит их санаачлагтай байдаг бол тэрийгэ жоохон багасгаад үзээрэй л гэсэн үг. За тэгэхээр зөөлөн эмэгтэйлэг байх гэдэг маань өөрөө ганцаараа бүхнийг ингээд авч явахгүй байхыг хамгийн гол нь хэлж байгаа. Тэгээд ер нь л янз бүрийн ачааг амьдралын байна уу, сэтгэл санааны байна уу бүх тэр ачааг хит их ганцаараа ингээд үүрхгүй байх гэдэг зүйл байгаа даа учраас эдгээр 5 зүйлийг болсноор сэтгэл санааны тэр том ачаа маш их хөнгөрч ирнэ. Тэгээд хөнгөрч ирснээрээ нөгөө 50 амгалан байдал илүү одоо өөрт бий болж дотоод тэр эмэгтэйлэг байдал илүү их сэргийж ирнэ гэх юм уу. Тэгээ эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө өгөгдөл нь нэг тийм зөөлөн дулаан юу гэдгийг те тайван тогтун байх байгаад байгаа штэ. Тех тусам нөгөө эмэгтэйлэг энергээл улам илүү сэргээж дагаад өрөөч гсэн сэтгэл санаан ч гэсэн гоё байж чаддаг ийм уялдаа холбоотой юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор та бүхэн маань эмэгтэйлэг энерги илүү сайжруулъя, сэргээе гэжээвэл өөрийнхөө эрэгтэйлэг энергиэрээ хийдэг тэр үйлдэлүүдийг жоохон багасгаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд альва ямар нэг зүйлд өөрийгөө хохирох зүйл байна уугүй юу гэдгийг маш сайн асууж үзээд тухайн зүйлд үгүй тийм гэдэг хариултыг бас хэлдэг байх ч гэдэг юм уу. Ингээд жоохон ажиллаад өөрийнхөө сэтгэл зүг хамгаалах тал дээр суралцаад явах юм бол бас тайван тогтун эмэгтэйлэг байдлаа хадгалаад байж чадах байхаа гэж бодож байна. За тэгээд бичлэгийн хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн маань бичлэг та бүхэнд маань багч гисэн хэрэг болоосай гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаая. Баярлалаа.